Үйлдвэрлэл технологийн төлөвлөгөө. Бизнесийн амжилтанд сайн тодорхойлсон стратегиэс илүүтэй стратегийг сайн хэрэгжүүлэх гэдэг нь маш чухал нөлөөтэй байдаг байна. Сайн хэрэгжүүлэлт гэдэг маань өөрөө сайн төлөвлөлтөөс бас ихээхэн хамаардаг. Аливаа ажлын үр дүнгийн 50% нь сайн төлөвлөлтөөс хамаардаг гэдэг үг бас байдаг шүү дээ. Тэгвэл стратеги төлөвлөгөөний салшгүй хэсэг нь үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Нийтлэг аль ч бизнест дараах 3 төлөвлөгөөг үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамааруулан жилээр, сар-сараар хуваан төлөвлөх хэрэгтэй. 1-р үйлдвэрлэл технологийн төлөвлөгөө, 2-р хүний нөөцийн төлөвлөгөө, 3-р борлуулалтын төлөвлөгөө. Одоо тус бүрд нь төлөвлөгөө гаргахдаа юуг анхаарах, ямар асуудлыг хамрах вэ гэдгийг тайлбарлая. 1-р үйлдвэрлэл технологийн төлөвлөгөөг хэрхэн гаргах, ямар зүйлийг анхаарахыг тайлбарлая. Юуны түрүүнд энэхүү төлөвлөгөө гаргахдаа дараах 6 чиглэлд анхаарч төлөвлөх хэрэгтэй. Үүнд барилга байгууламжтай холбоотой, тоног төхөөрөмжтэй холбоотой, хүчин чадал бүтээмжтэй холбоотой, бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой, ханган нийлүүлэлттэй холбоотой, чанарын удирдлагатай холбоотой гэсэн 6 чиглэлд анхаарч үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргадаг. Барилга байгууламжтай холбоотой төлөвлөлт. Барилга байгууламжтай холбоотой төлөвлөлтийн хэсэгт стратеги төлөвлөлт боловсруулж байгаа онж илүүдэд дараах зүйлс ямар байгаа вэ гэдгийг хэлэлцэн төлөвлөнө. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хэрхэн төлөвлөж байгаа вэ? Шинэ бүтээн байгуулалт хийх, эсвэл барилга байгууламжид өргөтгөл хийх асуудалд ямар нэгэн төлөвлөсөн зүйл байгаа бол стратеги төлөвлөгөөндөө оруулан төлөвлөдөг. За үүнд юу орох вэ гэхээр яг юуг төлөвлөж байгаа вэ? Хизээ төлөвлөж байна? Ямар хэмжээний хөрөнгө оруулалт төлөвлөгдөж байна вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн төлөвлөлтөнд туссан асуудлыг яг эцсийн шийдвэр гараагүй байгаа бол ямар хувилбаруудыг тооцож төлөвлөж байгаа, уг хувилбаруудын хөрөнгө оруулалтын хэмжээ, давуу болон сул тал, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь ямар байна вэ гэдгийг харьцуулан төлөвлөнө. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн төлөвлөлтийг ямар үе шаттайгаар, ямар санхүүжилтээр хийхээр төлөвлөж байгаагаа тодорхой хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрвээ та зээлээр санхүүжүүлэх гэж байгаа бол уг зээлийн ямар хүүтэй, ямар хугацаатайгаар авах болон энэхүү хөрөнгө оруулалтыг хийсний дараа зээлийг хүүтэнд төлөх чадамж ямар байгаа, хөрөнгө оруулалтын үр өгөөжөд зээлийн хүүний ачаалал хэр зэрэг нөлөөлж байгаа талаар сайн судалж тооцоолох хэрэгтэй. Үйлдвэрлэлийн барилга байгууламжид анхаарах ёстой зүйл стандартууд болон шалгуур нөхцөл байгаа бөгөөд тодорхой болсон байгаа бол түүнийгэ тусгаж өгөх хэрэгтэй. За хоёр дахь хэсэг бол тоног төхөөрөмжтэй холбоотой төлөвлөлт. Тоног төхөөрөмжтэй холбоотойгоор стратеги төлөвлөлтийг хийж байгаа жилүүдэд ямар өргөжүүлэлт, шинжилэлт хийгдэх вэ гэдгийг энэхүү хэсэгт анхаарч төлөвлөдөг. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинээр суйрлуулах, эсвэл шинжилэн сайжруулах шаардлагатай байгаа бол ямар хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй, ямар үе шаттайгаар хийх хэрэгтэй вэ гэдгээ сайтар төлөвлөнө. Тэгэхээр тоног төхөөрөмжийн шинжилэлт, сайжруулалт хийх гол үндслэл нь юу болох? Тоног төхөөрөмжүүдийн шинжилэлтэд анхаарах гол шаардлага нь юу болохыг сайтар тусгана. Тоног төхөөрөмжийг тээвэрлэх, суйрлуулахтай холбоотой асуудлууд, за мөн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний асуудал, тоног төхөөрөмжийн систем, тохиргооны асуудал болон мэргэжилтэй ажилтнууд, гадны эксперт ажиллах шаардлагатай юу гэдэгтэй холбоотойгоор төлөвлөгдөж байгаа асуудлуудаа мөн тодорхойлно. Үйлдвэрлэл тоног төхөөрөмж бүтээгдэхүүн бий болгон бүтээх, сав баглаа боодол гэх мэт гол хүчин зүйлсэд технологийн ямар өөрчлөлт, шинжилэлт явагдаж байгааг судалж төлөвлөнө. Түүнчлэн одоогийн ашиглагдж байгаа технологи, сонгож байгаа технологийн гол онцлог, технологийн ирээдүйн хандлага болон түүнд нийцэх байдал зэргийг хэрхэн харж байгаагаа төлөвлөнө. Хүчин чадал, бүтээмжтэй холбоотой төлөвлөлт. Энэхүү хэсэгт үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бүтээмж, хүчин чадлын үр дүнгээ тооцдог хэмжүүр, аргачлалуудтай болохыг зөвлөж байна. Стратеги төлөвлөгөөндөө уг бүтээмж болон чанарын үзүүлэлтүүдийг ямар байгааг, ямар болгож өсгөх төлөвлөлттэй байгааг тооцож тусгана. Өсөлтийг хэрхэн гаргах, уг өсөлтөнд нөлөөлөх гол хүчин зүйл нь юу вэ гэдгээ бүгдээрээ мэдчих шаардлагатай. Шинээр нэвтрүүлэх, өргөжүүлэлт, сайжруулалт хийх тоног төхөөрөмж нь хүчин чадал ашиглалтын хувьд ямар байх вэ? Одоогийн ашиглаж байгаагаас хэрхэн сайжрах вэ гэдгийг мөн сайн тусгаж төлөвлөх хэрэгтэй. За мөн хүчин чадал ашиглалтыг бууруулах гол эрсдэл маань юу байж болох вэ? Түүнийг хэрхэн бууруулах вэ? Түүнийг хэрхэн удирдах вэ гэдгийг энэхүү хэсэгтээ тодорхойлж өгдөг.
Мөн тоног төхөөрөмжийн хүчин чадал ашиглалт, бүтээмжийн түвшин одоо хэд байгаа, стратеги төлөвлөлтийг хийж байгаа он жилүүдэд хэд болгож өсгөх, хэрхэн уг өсөлтийг хийх вэ гэдгийг анхаарч төлөвлөгөөгөө гаргана. Монгол улсын үйлдвэрүүдийн хувьд тоног төхөөрөмжийн хүчин чадал ашиглалт гэдэг өөрөө маш бага, алдагдaltaй байдаг гэдгийг та анхаараарай. Үйлдвэрлэлийн барилга байгууламж тоног төхөөрөмжийн өргөжөлттэй холбоотой уялдаж нэмэгдэх хүн хүчний төлөвлөлт, эсвэл автоматжуулалтын систем, автоматжуулсан тоног төхөөрөмжүүдтэй холбоотой хүн хүчний бууралт зэрэг онцлог зүйлс байхаар байвал мөн энэхүү төлөвлөгөөндөө тусгаж өгөөрэй. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, ажлын цагийн горим, стандарт зэрэгт ямар нэгэн бодлогын өөрчлөлт, зорилт дэвшүүлж байвал сайтар тусгаарай. Учир нь стратеги төлөвлөгөө гэдэг бол алсын хараандаа хүрэхэд баримтлах гол төлөвлөгөө юм. Тиймээс бизнесийн хамгийн чухал баримт бөгөөд боловсруулад марсаж болохгүй байнга ашигладаг, анхаарч ажиллах зүйлсээ тусгах хэрэгтэй гэсэн үг ээ. Ханган нийлүүлэлттэй холбоотой төлөвлөлт. Энэхүү төлөвлөлтийг хоёр чиглэлд анхаарч төлөвлөл зүйтэй. Нэгдүгээрт үйлдвэрлэлийн үндсэн болон туслах түүхийн эд материал, сав баглаа буудал зэрэгтэй холбоотой төлөвлөлт. Хоёрдугаарт бизнесийн үйл ажиллагааны өргөжөлттэй холбоотой хамтрагч, түншийн харилцаа, түүний өргөжөлтөнд юуг анхаарах вэ гэдгийг төлөвлөнө. Нэгдүгээр асуудал болох нийлүүлэлтийн гинжин хэлхээний хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндсэн түүхийн эд материал, сав баглаа буудлын үндсэн түүхийн эд материал, тэдгээрийн ханган нийлүүлэгчдтэй холбоотой асуудлыг сайтар төлөвлөж өгдөг. Ханган нийлүүлэгчдээс хамаарч гарч болцсошгүй эрсдэл, энэ эрсдлийг хэрхэн удирдах, түүхийн эд материалын нөөцийн тасалдалгүй байдал, түүхийн эд материалын оновчтой хэмжээ, удирдлагыг хэрхэн хийх зэрэгтэй холбоотой асуудлыг ч мөн эндээ багтаан төлөвлөдөг. Хоёрдугаар асуудал болох хамтрагчдыг мөн сайтар төлөвлөх хэрэгтэй. Энэ бизнесийг амжилттай хийхэд гол хамтрагчд нь хинбэ? Хамтрагчдаас хамаарах эрсдэл байгаа юу? Хамтрагчдыг сонгох, хамтрагчтайгаа харилцан ашигтайгаар хөгжих, ирээдүгөө харах байдлыг төлөвлөнө гэсэн үг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй холбоотой төлөвлөлт. Үйлдвэрлэлийн технологийн төлөвлөгөөнд маш чухал төлөвлөлт бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөгөө байдаг. Стратеги төлөвлөгөөний хувьд анхаарч ажиллах зорилттой сегмент, дайрч орох, эсвэл байр сууриа ахиулах зах зээлийн сегменттэй ямар бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлж өгөх юм бэ гэдэг төлөвлөлтийг энэхүү бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төлөвлөлтийн доор хэлж байгаамаа. Мэдээж яг ийм бүтээгдэхүүн гаргана гэж төлөвлөж шууд наривчлан тодорхойлох боломжгүй ч гэсэн дараах зүйлсийг та анхаарч төлөвлөөрэй. Үүнд юу байдаг вэ гэхээр цаг хугацааны үе шатаар ямар бүтээгдэхүүнийг шинээр хөгжүүлнэ гэж төлөвлөж байна вэ? Ямарыгаа сайжруулна гэж төлөвлөж байна вэ? Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд анхаарч ажиллах зарчим, гол ялгарл нь юу байх вэ? Чанарын удирдлагатай холбоотой төлөвлөлт. Үйлдвэрлэл технологийн төлөвлөгөөний маш чухал хэсэг бол чанарын удирдлагын төлөвлөлт байдаг. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа ахиулахад чанарын удирдлагын хувьд юуг анхаарах вэ? Хэрхэн ямар үе шаттайгаар ямар ажил хэрэгжүүлэх вэ гэдгээ энэхүү хэсэгт төлөвлөдөг. Чанарын удирдлагын төлөвлөгөөнд юу багтдаг вэ гэхээр үйлдвэрлэлийн технологи, бэлэн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт асуудлуудтай холбоотойгоор чанарын удирдлагын тогтолцоонуудыг төлөвлөж өгдөг. Түүнчлэн хангах ёстой шаардлагууд юу байх вэ? Тавигдах стандартууд юу байх вэ? Стандартад нийцэх байдлыг хэрхэн хийх зэрэгтэй холбоотой асуудлууд, мөн холбогдох зардал, мэргэжилтийн ажилтны нөөц бололцоо зэрэг холбогдох боломжит бүх асуудлыг төлөвлөхийг хичээгээрэй.